Монгол улсын боловсролын салбарт орчин үеийн судалгаа Эрдэмийн зэргийн өндөр эрдэмийн сургалтыг дагнан явуулдаг анхны судалгааны их сургууль болох Монгол улсын Эрдэмийн их сургууль өнөөдөр хичээлийн жилийн нээлтийг хийж мөн докторийн зэрэг горлох дипломын ажил бичиж хамгаалсан Улаанбаатар хот болон орон нутгийн гадаадын нийт 13 хүнд докторийн зэрэг олголоо. Бид уламжил ёсоор хичээлийн шинэ жилийн нээлтийг докторийн зэрэг хамгаалсан докторуудаа дипломын гардуулах ёслоор хийдэг. За өнөөдөр бол манайх энэ жил 13 доктор хамгаалсан. Түүнээс бол 3 гадаад иргэд байгаа. 2 хятад, 1 турк. Тэгээд Монголын улсын 10 иргэд. За эдгээр хүмүүс бол үнэхээр яах аргагүй Монголын өнөөдөр энэ даяарч байгаа нийгэмд Монгол улсын төдийгүй ус нутгийн дэлхийн хэмжээний асуудлыг шийдвэрлэх чадвартай ийм сайхан лидерүүд гарч иж байна гэж ойлгож байгаа. Энд бол их сургуулийн багш нар боловсрол соёлын шинжилгээний яамны дотор ажилтдаг мэрэгжилтэнгүүд нь тэгээд Монголын дэлхийн хотын бодлогоор ногоон хот их мэтлэн маш чухал ажил сэдвүүдээр хамгаалсан. Тэдгээр сэдвүүд нь зөвхөн нэг салбарын шинжилгээ маш олон салбарын шинжилгээний зааг уулзар дээр гардаг учраас энэ хүмүүс бол хэрэгтэй зүйлийг хийж чадах ийм өндөр боловсралтай бэлтгэж байгаа л боловсруулч гэж үзэж байна да. Монголын үндэсний Эрдэмийн их сургууль нь орчин үеийн дэвшилтэд судалгааг мэрэгжлийн өндөр түвшинд хийх, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцэх, өрсөлдөх хөрвөх чадвартай глобал иргэнийг бэлтгэхэд онцгой анхаарч, өнөөдрийн байдлаар 8 мэрэгчлэр докторийн, 17 чиглэлээр магистрийн, 10 мэрэгчлэр дээд боловсролтой хүмүүс зориулсан өндөр түвшний сургалтыг явуулж байна. Түүнчлэн тус сургуулийг Монгол улсын болон гадаадын 8,000 орчим иргэн төгссөний дотор шинжлэх ухааны салбарын анхдагчид, нэрт эрдэмтэд, Монгол улсын гавьяатнууд, төр засгийн зүтгэлтнүүд, нийгмийн бүхэл салбарын мандатлагчид олноор түрэн гарсан байдаг юм а.